Боломжийн физик клубээс Дэцвит манай сайт нь одоо пэйжд маань биж байгаа хүмүүстэй зориулсан өнөөдөр бид нар цээжний засаглалыг хэрхэн хийх вэ? Мөн би цээж тэгэхээр дандаа нөгөө штанг ашиглаад дээ шүү дээ, тийм. Тэгэхээр одоо гантилтэй хэрхэн хийж болох вэ гэдэг юм аа. Зүлээ тэгэхээр одоо 2016 оны хотын авраг болсон тамирчин алтан шагаад байгаа бид нар одоо хийж байна. За тэгэхээр гантил бариад дандаа штангаар хийгээд тахлаар бас нэг бодлын бас арай ондоо юмар хийвэл бас хүнд гоё харагддаг. За шагаа авчиж. Хөвтөө шахалт шүү зөө. За ингэ барина. Энэ талаа барь. За нийлүүл. За энэ штангийг бодвол юугаараа ялгаатай вэ гэхээр штангууд энэ гар ингэ барьцчаар хоёр гар хол хിവэрэд байгаад. А гантил болохоор өшөө ойртож өгөн цээжний ажиллах чадвар өшөө ихсэн мөн шахалт нь одоо хив галбирт нь бас зүгээр. За явда. Шагаа явда. Доошо буулах та. Гүнзгий амсгаа аваад. Явда. Амсгаа гарга. За энийг бол өшөө сайн доошо буулгаад өгвөл бүр сайн. Явда. Оо ихсэн. Та бүхэн харж байгаа. Энэ явж байгаа гарын явалт нь ихсэж байна. Тэгэхээр энэ цээжний булчин маань өөрөө бас хүний биеийн 3 том булчингийн нэг. Тийм учраас маш өндөр ачаал авч иж дараагийнхаа ажиллах чадвар маш сайтай булчин. Тийм учраас маш өндөр ачаал өгөх ёстой. Тэгэхээр одоо үндсэн шахалт маань болоод ирэхээр явалт нь арай бага байдаг. Тэгэхээр очих ачаал нь арай бага. А гантилтай шахалт болоод ирэхээр явах ачаал нь ихсэж байна. За тэгэхээр та цээжээ хийхдээ 7 хоногт 1-2 удаа цээж хийдэг хүмүүс бол нэг удаа хийхдээ бас нэгэн дээр нь гантилтэй хийж болохоор бүх туслаа. За тэгэхээр ерөнхийдөө болоод ирэхээр цээжний шахалтын тасал маань болоод том болчих учраас нэг 12-оос 15 давталт хийгээд тэгээд нэг 4-5 оролт хийх хангалттай. А мөн гантилаар хийж явах үедээ хүн бас өөрийнхөө цээж булчингаа хэрхэн ажиллаж байгааг бас мэдрэх нь хамгийн чухал юм байна шүү.